Өдрийн мэндэ. Бид бясалгал хийж эхэлсэн мөчөөс сэтгэл зүй, эрүүл мэнд гоо сайхны хувьд маш олон үр дүнг мэдэрч байгаа. Бид өөрсдийн зүс царай, биед гарсан гажилт, өөрчлөлт, нүүрний далилт зэргийг харж ажигладагч яагаад юунаас болоод гэдгийг бараг мэддэггүй. Би өөрөө саяхныг хүртэл хүн гэдэг долоон гэрлэн бүрхүүлтэй бас долоон хүрттэй гэдгийг ч мэддэггүй явсаар байсан. Хүний долоон гэрлэн бүрхүүл гэмтэж өөрчлөлт орсноор таны бие эргэтэн гадаа төрхөнд ямар том өөрчлөлт орж болдгийг бид суралцах явцдаа хараад бясалгал дасгалаараа засаж сурсан. Ингээд нэг найздаа гарсан бодит эрүүл мэндийн түүх хуваалцъя. Манай найз ур чадварын хичээл дээр долоон гэрлэн бүрхүүлээ мэдрэх засах хичээл орох үед өөрийнхөө гэрлэн бүрхүүлээ бүрэн мэдэрч харсан. Манай найз болохоор 5 6 жилийн өмнөөс баруун талаараа нүүр нь далигаад унжсан байсан. Түүнийгээ засах зорилгоор үнэтэй массажинд орох, нүүрний йог хийх, гоо сайхны чангалдаг гэсэн дээгтгүүн хэрэглэж байсан ч ямар ч үр дүнд хүрээгүй. Харин тухайн өдөр гэрлэн бүрхүүлээ засах нөхөх хичээлийн үед толгойн баруун дээд талаараа гэрлэн бүрхүүлэн цөмрөөд орсон байгааг анх харсан. Тэгээд бясалгал дасгалаа үргэлжлүүлээд хийх яг тэр үед маш сонирхолтой байдлаар өнөөх цөмөрсөн хэсэг нь нөхөгдсөн. Яаж вэ гэхээр хуунцар тав ингээд хонхоос үед бид нар чинь одоо халуун ус асгах ч юм уу халуунаар үйлчлэх үед тухайн хуунцар сав бүк гэд ингээд гадагшаага тэлэгдээд хэлбэрээ зүв олдог шиг яг тиймэрхүү мэдрэмж төрөөд хэлбэр нь чимээ гараад бүр хэлбэр нь засагдсан. Тэгээд нөгөө дали байсан нүүрний унжилттай хэсэг нь өдрөөс өдөр тэгшрээд нүүрнийх нь цудсаар нь цус гүйхгүй ямар нэг мэдрэмжгүй юм хөлдөө байсан мэдрэмжүүд нь буцаж сэргээд нүүр нь халуун оргиод бүлээрээд гих зэргээр эргээд өөрийнх нь нүүр нь зөв сайхан төрхтөө хуучин хэвэндээ орсон. Энэ бүхнийг мэдэрсэн өөрийнхөө бодит түүхийг хараад найзад маань маш их итгэл сэтгэл төрсэн. Бясалгал гэдэг чинь ийм чухал юм байна. Хүн гэдэг чинь өөрийгөө ингэж засдаг юм байна гэд. Тэгээд ерөнхийдөө болохоор ихэнх хүмүүс, дийлэнх хүмүүс долоон гэрлэн бүрхүүл гэдгийг мэддэг хүмүүс гэрлэн бүрхүүлээ засуулж ийн, аавра оншилгоон дээр очиж ийн гэд тиймэрхүү газруудаар их очдог. Тэгээ очоод өнгөнгийн лаа аваад янз бүрийн заслыг хийлэгдэгч яг тухайн тэр хэдхэн хоногтоо нэг сайжирсан мэдрэмж төрдөг. Гэхдээ л тэр бол бүрэн засал биш. Яагаад гэхээр хүн өөрийнхөө бие сэтгэл зүйн асуудлаа өөрөө л олж энергиэр засаагүй бол хэн нэгэн таны биений гадна талаас үйлчлээд юм уу? Таны бие дотор ороод засна гэдэг ямар ч боломжгүй. Тиймээс хүн ухамсар сүнстэй мөн энергиэс бүтдэг гэдгийг мэдсэн цаг мөчөөсөө эхлэн өөрийн энерги ашиглан өөрийн бие ухамсарынхаа жинхэнэ эзэн хамтрагч нь болдог шүү. Ингээд бодит түүх та нартай хуваалцлаа. Талархъя.